Росли тарууд ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзах гэж байна. За ингээд өнөөдрийн маань мэрэгний сэдв тэр хүн танд юу хэлхийг хүсэж байгаа вэ гэсэн юм сэдвээр хийгдэх болно. YouTube channel-таа маань үргэлж сууг байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Росли тарууд хөзрийн багцаа хөдөлж авах хүсэх юм бол та бүхэн маань пэйж болон Instagram хаягаар хандаад захиалга өгөөрэй. Таны байгаа газарт үн төлбөргүй хүргэгдэх болно. За ингээд өнөөдрийнхөө уншлагыг эхлүүлж байна. Тэгээд эндээсээ энэхүү Oracle картнасаа бүгдээрээ сонголтынхаа картуудыг гаргаж ирлээ. За group нэрийнхэн маань за Queen of Pentacles гэсэн хүү маш хүчрхэг карт гарч ирж байна. За энд тавилаа. Групп хоёрынхан маань карма гэсэн карт маань ер нь бол энэ картны нэмэлт карт байгаад байгаа. Яг дайдч биш, дэвлж биш. Гэхдээ энэ бол яг үнэхээр карма буюу үүлийн үрийн карт гарч ирж байна. За 3-р карт маань King of Swords. За энэхүү 3 картныхаа за энд гэрэл зохиод авах шиг нийшин тавья да. За энэхүү 3 картныхаа хамгийн их таалагдаж татагдаж байгаа группийн сонголтыг хийгээд ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлага хэлж байна. Групп 1-ийнхэн маань Queen of Pentacles карт маань ер нь бол яг нэг хажууд нэм нохоо байгаад байгаа дээ. Тэгэхээр одоо юу гэдэг энэ хүү карт маань илүү аюу тийм тайван, амгалан дээр нь одоо ямар нэгэн байдлаар жавхтай та бүхэн маань яг одоо гэрлэх цаг болсон хин нэгэнд гэрлэх тэ одоо хин нэгэнтэй одоо гэрлэхийг хүсэж байгаа. Нэг бол айл үшээ одоо ихнэр болсон ч юм уу тэ ийм хүмүүс байгаа. Тэгэхээр энэ бол яг жинхэнэ нөгөө амлалтын карт байгаад гэдэг эмэгтэй хүний одоо гэр бүл болоход тэ одоо бэлэн ч гэдэг юм уу ер нь бол яг ингээд болсон байгаа гэж цаг нь болсон ч гэдэг юм уу тэ нэг иймэрхүү картны нэрэг байгаа. Тэгэхээр бүгдээрээ эндээ картаа тавиад Oracle картуудаас өнөөдөр дандаа болно. За group 1-ийнхний маань Queen of Pentacles картыг сонгосон. Group 1-ийнхэнд маань асууж байгаа тэр нэгэн хүн нь юу хэлхийг хүсэж байгаа вэ? Addiction гэсэн картаар хэлж байна. Camera. За энэ бол яалтчгүй ер нь бол одоо энэ харилцаа хоёр талтаа салсан байгаа. Салсан байгаа харилцаа байгаад байна. Хоёр талтаа гэсэн үг шүү дээ. За love call. Dragonfly. Shock гэсэн карт орж ирж байна. Энэ нэгдүгээр группийн маань зүгээр л картууд маань зүгээр л унаад шүү дээ. За Twin Flame, Snake, Mask. The Butterfly. За хамгийн доотлолтоо Seduction гэсэн карт маань гарч ирлээ. За тэгэхээр групп 1-ийнхний маань хувьд бол маш сонирхолтой юм нэрэг гарч ирж байна. За ер нь бол тэгээ ихэнх нөгөө энэ хүний хэлэх гээд байгаа үгнүүд нь маш юм чаленжтай үгнүүд байгаад байгаа хгүй те. За эхний карт маань Addiction гарч ирсэн байна. За Shock гарч ирсэн байна. Seduction, Mask, Snake.
За энэ бол угаасаа 1-р группийн маань энэ харилцаанаас салсан гэдэг нь бол тодорхой. За ягаад тэгэхээр камера гэсэн карт гарцсан. Камера бол өмнөх зүйлээ эргэн дурсах гэсэн карт байгаа даа. Тэгэхээр магадгүй тухайн үедээ та хоёр маань маш гоё яаж жаргалтай, happy одоо ийм хосууд байсан бол энэ хүн бол яалтчгүй энэ зүйлийг одоо эргэн дурсаж байгаа. За магадгүй нэг те зураг мурагч байд юм уу, чат одоо тэр зүйлүүдийг ингээ эргэн одоо уншиж тухайн цаг үедээ ер нь бол очиж байгаа л гэсэн үг. Өнгөрсөндөө ингэж авиг очдог гэсэн үг. За энэ хүн танд юу хэлхийг хүсэж байгаа вэ гэхээр за магадгүй энэ бол ер нь бол аль талд нь одоо энерги төсрөх магадлал айгүй өндөр те. Гэхдээ энэ харилцаан дээр яагаад чинь ерөөсөө тийм маш гоё юм одоо гэгээлэг энерги бол үнэхээр цөөхөн байна. Яагаад тэгэхээр энд одоо хилинг хийх хэрэгтэй байгаад байна, өөрчлөлт хэрэгтэй байна. За маш онцгүй тэ нэг юм токсик харилцааны бас энерги буюу twin flame болвол ялтчгүй нэг үеийн үрийн одоо харилцаа гэдэг шигтэй. За ихэр дөлөөд бол ер нь бол нэг нэгэндээ амьдралд нь ирж байгаа зорилго нь тэр хүнийг хамгийн best хувилбараа олоход нь тусалдаг буюу butterfly тэ энэ бол өөрчлөлтийн карт байгаа. За тэгэхээр ер нь бол энэ зүйл нь өнгөрсөн зүйл дээр аюу сайн ингээ хилинг хийх буюу өөрийнхөө шарахыг эдгэх одоо ийм шаардлага байгаа гэдгийг бол илэрхийлдэг. За магадгүй энэ харилцаа одоо танд тэ үнэхээр тийм одоо юу гэдэг сэтгэл дүүрэн ийм нэг гоё энергийг бол ерөөсөө тийм өгсөн харилцаа бол үнэхээр биш байна. За тэгэхээр энэ хүн таныг магадгүй те маш юм юутай контролддог те ийм одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар барихыг хичээдэг гэж юу нь бол боддог буюу та хоёрт ямар нэгэн байдлаар өөрсдийн хувийн орон зай гэдэг зүйл байгаагүй шүү гэдэг зүйлийг бол энэ хүн бол хэлхийг хүсэж байна. Тэгэхээр магадгүй энэ 1-р группийнхан маань яаж байгаа вэ гэхээр яг нөгөө нэг эхнэр болоход одоо ингээд те одоо нөгөө хин нэгнийг гэргээ болох одоо хүнтэй гэрлэгч гэдэг юм уу те ер нь бол нэг иймэрхүү энергитэй хүмүүс байгаа даахгүй. Тэгэхээр магадгүй та тэр зүйлдээ хит автаад энэ хүнийг аягүй их контролдох гэж үзсэн, өөрийнх нь хувийн орон зайд халтсан ч гэдэг юм уу те нэг иймэрхүү зүйл бол энэ хүн бол яалтчгүй одоо бодож байна. Тэгэхээр магадгүй энэ хүн таны эргээд юм байлгасан ч байж болно. Ер нь бол энэ маань ерөнхий уншлага учраас те авахгүйхийн ухаанаар хандах хэрэгтэй. За энэ хүн бол үнэхээр өөртөө чинь те холбогдохыг хүсэж байгаа. Яа гэх юм бол буцаад ингээд нэг гоё өмнөх те анх гоё эхэлж байсан тэр хайрын харилцаагаа ингээд бодохоор энэ хүнд бол яалтчгүй ингээд сэтгэл нь хөдөлдөг ч юм уу те тухайн үед бол бид хоёр үнэхээр гоё ингээд аз жаргалтай байсан байна. Тэгэхээр энэ бол өстой те одоо үнэхээр юм бид хоёрт одоо жаргалтай үед байсан байна гэдэг зүйлийг бол эргэж бодож байгаа. За тухайн үедээ магадгүй тийм хүн сэтгэл хөдлөлд үнэхээр ингээд залхахыг хүсдэг боловч энэ хүнд бол одоохондоо одоо хилинг буюу те энэ харилцаанаас өөрийгөө татах таярт ер нь хоёуланд чинь хоёр талдаа нэгээ одоо энэ харилцаа яаж зөв болох вэ гэдгийг аягүй сайн бодох хугацаа хэрэгтэй буюу одоо бол яг ийм хоёр талд байгаа энерги байгаад байна. За тэгэхээр шок болвол тэ гинтийн одоо нөгөө тавер карттай маань аягүй төстэй ямар нэгэн зүйлс ингээд нөгөө ойлгомжгүй явж агаад ойлгохдохгүй те хоорондоо ярилцахгүй ингээд явсаар агаад одоо ч нөгөө идебэр гэдэг шигтэй ингээд нөгөө одоо галтуул дэлбэрхийн өмнөх гэдэг шигтэй нөгөө юм дүүрж агаад ингээд тесэрсэн нэг тийм одоо зүйл байгаа шүү те. Энэ хүн бол магадгүй би хангалттай энэ харилцаан дээр хичээсэн гэхдээ үнэхээр өөрөө те ийм шок авахаар ямар нэгэн зүйлийн талаар би сонссон те shocking news, sudden change те гинтийн өөрчлөлт transformation гэдэг ааж юусэн энэ transformation in butterfly бол бас transformation. Тэгэхээр ерөөсөө л энэ ихэр дөлийн харилцаа бол миний хувьд бол та хоёрт өөрсдийнхөө хамгийн best version гэдэгтэй хамгийн одоо шилдэг хувилбараа гаргаж ирэхэд чинь тусалж байгаа энэ хүү ийм харилцаа байна. Хэрвээ та энэ харилцаанаас
маш их өвдөлттэй тэ сэтгэлийн зай өөртөө байгаа бол нэг хэсэг хугацааны дараа за ямар ч гэсэн нэг хийлинг буюу та хоёр ингээ хол байх ёстой тийм. За хийлинг буюу зүрх сэтгэлээ сонсох ёстой. За хийлинг хийн гэдэг маань ер нь бол тэ одоо юу гэдгийг өөрөөсөө зүхтах гэсэн үг бол ерөөсөө биш. Өөрийнхөө суул талтай нүр тулах, өөрийнхөө сүүдэр талтай нүр тулах, өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсох, өөрийн тэ өдий хүртэл амьдарч ирэхдээ таны далд ухамсарт ямар зүйлүүд өдий болтол хуримтлагдсан бэ гэдэг энэ зүйл дээрээ та бүхэн маань маш сайн ажиллах ёстой шүү гэдэг л ийм зүйл. За тэгээд seduction бол одоо тэ ер нь бол энэ бол нэг айгүй тийм юу гэдэг John Toxic харт шүү дээ. За хитрхи их донтох, obsession хийх, тэ attraction байх. За тэгэл гуравдагч хүний энерги бол энэ онцлогон дээр бол үнэхээр байна. За тэгэхээр снэк бол яг нэг юм өөр нэгэн хүн, өөр нэг юм эмэгтэй ч гэдэг юм уу те байна. За тэгэхээр энэ хүний хувьд магадгүй байж болно гэд дөрөв хэлсэндээ тэгэхээр энэ бол яалтчгүй таарийн талд бол хоёуланд чинь миний хувьд бол жоохон сүдэр талтай байсан юм харилцаа байгаад байгаа гэдгийг энэ хүн мэдж байгаа. За маск гэдэг маань энэ хүн таныг яг өөртөө нь өөрийнхоороо байж чадаагүй гэдэг тэр зүйлийг айгүй их боддог. Та яг өөрийнхөө жинхэнэ нүр царайг энэ хүнд харуулаагүй. За мэдээж яриг одоо уртудаа харилцаа те үнэхээр энэ real харилцаа маш гоё эрүүл харилцаа гэдэг маань нэг нэгнтэйгээ маш гоё те өөрийнхоороо байж чаддаг сайн муу талаа ер нь бол одоо анхнаас аягүй сайн ингээд нэг юм гаргаж явахгүй бол таны нөгөө нуугдсан зүйл чинь тесрэнэ гэдэг чинь л энэ байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч нөхцөлд хүн өөрийнхоороо байж чадахгүй бол энэ харилцаа бол эцсийн үндэ явсаар байгаа л ер нь бол нурах нь бол тодорхой. Яагаад гэвэл магадгүй таних тэр хүн одоо нэг юм сахиус нингэргээ харсан. Гэтэл яагаад сахиус нингэрч гэсэн нөгөө талдаа чөтгөрлөг тал байдаг те. Тэгэхээр бүх зүйл одоо сайн муу талтай, давуу сал талтай тэ одоо анжилс байла, бурхад байла гэхэд чөтгөр байж л хэдүүстэй те. Тэгэхээр бид нар чинь ингээд ийм төгс төгөлдөр хүмүүс биш учраас маш юм зөрчилдөөн үүсэж байна те. Тэгэхээр энэ харилцаа бол яалтчгүй grounding хэрэгтэй буюу та хоёр бол энд хийх зүйлс бол ихтэй гэдэг ийм зүйлийг энэ хүн бол айгүй их юу яаж одоо хэлхийг хүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ харилцаа яагаад ч одоо үргэлжлэлээ гэж бодоход таны хүсэж байгаа тэр гэрлэлт те таны тэр хүсэж байгаа гоё эрүүл сайхан гэр бүл эрүүл харилцаа нэг нэгэ ойлгосон маш гоё юм happy ад жаргалтай гэр бүл гэдэг юм. Ийм зүйл рүү бол энэ харилцаалаа үнэхээр одоо хөтлөж чадахгүй. Яг нь юмс бол өөрчлөгддөг те. Одоо юмс ингээл нөгөөсөө алга эрэмхийн зураг алга яахын зураг гэдэг лээ те. Эргүүлэх зураг гэдэг лээ те. Ер нь бол ямарваа нэг юм бол ингээд өөрчлөлт яг л тулаад ирсэн бол хүн үнэхээр маш гоё том амьдралдаа том өөрчлөлтүүдийг гинтийн байдлаар гоё хийж те тэр хүн үнэхээр ийм өөрчлөгдөж чаддаг. Тэгэхээр ер нь бол танд өөрчлөгдөх маш их шаардлага байна. Тэр хүнд ч бас өөрчлөгдөх маш их шаардлага байна л гэж хэлэн. Тэгэхээр энэ хүн маань үнэхээр миний хувьд бол энэ харилцааг тэнч таатаа бол харахгүй байна. Тэгэхээр та энэ зүйл дээр өөрөө бас сайн сонсож байгаад одоо тэ ажиллах, өөр дээрээ ажиллах гэдэг зүйлийг аягүй сайн хийх хэрэгтэй байна л гэж хэлнэ. Тэгээд өнөөдрийн маань уншлагаа тэгэхээр тэр хүн танд юу хэлхийг хүсэж байна гэдэг байна шүү дээ. Тэгэхээр магадгүй та жоохон токсик те нэг юм токсик гэдэг маань одоо юу гэдэг нэг явдалтай те нэг юм одоо тийм зүйл гэхээсээ илүү бас хит ямарваа нэг зүйлийг те хитрхи чанга хатгах барих хүн хувь хүний орон зай руу хитрхи халдах гэдэг маань хүртэл токсик байдал шүү. Тэгэхээр нэг нэгнийхээ орон зайг бол маш гоё хүндэтгэх ёстой. Тэгжээж ер нь бол харилцаа гоё явах болноо л гэж миний хувьд бол боддгоо. За ингээд нэгдүгээр группийн маань уншлага энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд хэрэг болсон гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай. За ингээд групп 2-ын маань уншлага эхэлж байна. Групп 2-ын маань why karma гэдэг картыг сонгосон бол доо гэсэн надад ийм бодол төрж байна. Магадгүй энэ харилцаа танд тэг яг нэг юм тодорхойгүй
үнэхээр л өмнөх насны харилцаа юм шиг те өмнөх насны үйл өөр юм шиг идэх ёстой те нэг үйл өөр буюу одоо эцэстэг сүлгүй ер нь нэг юм сайкл гэж ярьдаг те нэг юм тойрогт орох тэр тойрогоос гарч чадахгүй байх нэг юм тэ давтагдаад байгаа тэр нэг юм төвөгтэй мэдрэмж бол хүнийг яг дотроос нь маш их иддэг байгаа те. Тэгэхээр надад нэг яг тийм энергитэй байна. За карма гэдэг картан дээр маань одоо сар те сар карт маань байна. Тэгэхээр энэ бол сар бол ер нь бол айдас. За төрөгдөл энэ харилцаа яг яахан тодорхойгүй ч гэдэг юм. Ер нь бол маш ойлгомжгүй маш хэцүү зовиртой харилцаа юм уу даа л гэсэн үг тийм мэдрэмж байна. Гэхдээ тэр хүн маань үнэхээр таны талаар юу бодож байгааг бүгдээрээ харцгаая. За салалт гэдэг картаар хэлж байна. Paradise, Poker Face. За өнөөдөр чинь картууд маань зүгээр өсрөөл унаад шүү дээ. Нэгдүгээр групп бас ингэсэн. Гайхалтай л юм. За Soulmates, Abundance. Хөрхөн юм шиг. За Healthy Choice, Love Call. Wedding Rings. Coffee Cup. За доотлоо нөгөө Karmic Cycle маань гараад ирлээ манайхан. За тэгэхээр үнэхээр л одоо таны бодож байгаа зөв юм аа гэдэг нэг юм үгийг хэлмээр байна. Гэхдээ яг одоогор бол яг ийм нэг энэ харилцаа бас ийм айгүй хөөрхөн нэг юм өөрчлөгдөх боломж нь бол байна. За яг та ингээ кармик сайклд орчлоо гэж бодож байгаа боловч за эхлээд бүгд айгүй гоё сайн зүйлээс эхлэе гэж бодлоо. За ямар ч гэсэн та хоёр бол soul connectionтэй цаанаасаа одоо амьдрал одоо хорвоо ертөнд та хоёрыг одоо холбож та хоёр уулзрах ёстой байсан хүмүүс гэдэг нь бол тийм. Энэ дээр бол ерөөсөө би энэ хүнтэй уулзрахгүй байсан. Энэ хүн бол миний амьдралын хар дарсан зөөд мөрч гэдэг юм уу тиймэрхүү зүйлийг бол ерөөсөө бодоод бол хэрэггүй. За тэгэхээр энэ дээр бол яг нөө life partner гэж байгаа сте. Тэгэхээр магадгүй миний хувьд бол энэ харилцаа энэ хүн энэ харилцаагаа аюул тажгүй сайхан үргэлжлүүлээд явчих миний хувьд бол бас ийм потенциал гэж юм боломж бол байна. За яг cutting down гэдэг нь энэ нөгөө нэг миний яриад байгаа тэр нэг cycle гэдэг нэг яриад байгаа шүү дээ. Ер нь бол нэг ийм эргүүлэг тойрогт орсон байна гэдэг. Тэр cycle бол одоо бол яг үнэхээр яг энэ сүх ямарваа нэг зүйлийн ингээд дундуур орж ирээд ингээд одоо таслаад ингээд цүн зогсож байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ зүйл бол яалтчгүй одоо та хоёрын энэ харилцаанд бол одоо маш их хэрэгтэй. Одоо миний хувьд бол энэ хүн бол нэг айхтар юм хүчлэгийг хүсэхгүй байгаа зүйл нь байгаад байна бас. Одоо юм чимээгүй байх. Ямар нэгэн зүйлс тодорхой болтолч гэдэг юм уу нэг иймэрхүү байдлаар энэ хүн одоо магадгүй жоохон юм нэг завсаахгүй бол бүр ам хатаад явахгүй нэ. Хэсэг хугацаанд завсарлага авах хэрэгтэй гэдэг нэг ийм зарчмыг энэ хүн баримталж байгаа байх магадaltaй. Тэгэхээр тэр зүйлийг нь бол одоо хэрвээ та хоёр салаагүй бол хүлээмжшүүлэх хэрэгтэй. Салчихсан байгаа бол хэсэг зуртаа энэ хүнийг 50 байлгах хэрэгтэй буюу та хоёулаа хоёр талдаа бас л энэ харилцааны талаар эргэн бодох айгүй шаардлагатай байна л гэсэн. За Paradise бол дараагийнх нь бол ер нь бол энэ хүн бол маш гоё нөгөө нэг юм одоо юу гэдэг нэг гоё юм байгальд нэг тийм одоо бид нар чинь нөгөө байгалаасаа ер нь бол нэг юм гоё энерги авдаг хүмүүс шүү дээ. Тэгэхээр байгальд
нэг ийм задгаа тэ нэг ийм сайхан эцэс төгсгөлгүй ингээ хараа ингээд нэг ямар нэгэн зүйл харыг ингээ нэг толдоггүй тэ нэг тийм газар энэ хүн бол үнэхээр одоо магадгүй өөртөө чинь цуг байж болно, өөрөө ч юм уу тэ явахыг хүсэж байгаа буюу өөрөө жоохон энэ хүн ингээд энэ нэг одоо нэг юм нэг уйдсан байгаа. Одоо таярыг ингээд бодъё л та тэ нэг ингээ уйдсан заяа ямар нэг уцаар уйдсан. А тэнгүүд энэ хүн бол одоо тэр зүйлийг яг ингээд таслах гэдэг нь штэ. Магадгүй нэг хэсэг зуртаа ганцаараа байх нэг энэ боломжийг ер нь бол энэ хүн эрэлхийлж байгаа гэсэн үг. За тэгэхээр нөгөө талдаа ч өсөрч болно те. Ер нь бол яг нөгөө юм ерөнхий уншлага бол жоохон аль талдаа байж болдог шүү. Тэгэхээр авахгүйхийн ухаанаар бүгдээрээ хандна. За магадгүй та энэ хүнээстэй ингээд өөрийгөө чөлөөлөөд намайг энэ хүн явуулаад тэгээд одоо бол жоохон амьдралд ингээ enjoyдж байгаа гэдэг ийм зүйл бас энэ хүн бодож байна гэж болно. За poker face бол танд өөрийнхөө гарт байгаа модыг харуулахгүй буюу энэ хүн одоо таныг те жоохон юм хаалттай нууцлаг байгаад дагаад нь ер нь бол жоохон ингээ гайхдаг ч гэдэм үү те. Яагаад одоо яг ингээд дараагийнх нь одоо үйлдэл юу юм бол те. За магадгүй ингээл бодъё л та те. За энэ зүйлийг та одоо харилцаагаа таслаад өөрийнхөө эрх чөлөөг одоо харахаар хаа нэг гоё газар руу явлаа. За тэгэнгүүт энэ хүн бүр ингээд цаашлаад те магадгүй ингээд бүр цаашлаад явах нь уу одоо хэсэг хугацаанд ингээд сайхан явжгаад буцаад ирэх нөө ч гэдэг юм нэг иймэрхүү зүйлийг одоо мэдхийг хүсэж байгаа боловч энэ зүйл нь тодорхой бус та тэр хүнд тодорхой бус байна гэсэн. За abundance гарч ирсэн нь энэ бол яг таныг энэ хүн магадгүй маш их гоё одоо хангалуун мөнгөтэй хүн гэж боддог. Тэгээд ер нь бол нэг юм мөнгөний тал дээр аюу positive mindsetтэй тэгээд таныг одоо юм өөртөө ингээ мөнгө attraction хийдэг буюу аюу тийм мөнгө татдаг нэг тийм хүмүүс байгаад дээ шүү дээ. Тийм гэж ер нь боддог. За одоо чи мөнгөтэй гэд нэг хэлхийг ч нэг хүсэж ийн гэсэн үг биш л дээ. Тэгэхээр энэ хүн маань аль болох магадгүй те энэ зүйл дээр кат хийчихсэн учраас дараагийн харилцаа бол яалтчгүй аюу гоё эрүүл харилцаа байгаасай. Маш гоё те ингээ хоорондоо гоё ингээд ярилцаж чаддаг те одоо байгаасай. За энэ хүн бол яалтчгүй өөрлөө чинь залгахыг хүсэж байгаа буюу expressing love бол тань руу энэ хүн залгахыг хүсэж байна. За wedding rings бол мэдээж иргэдээ та хоёр бол угаасаа life partner байгаад байгаа. Тэгэхээр магадгүй өнөөдөр энийг үзэж байгаа хүмүүс маань эндтэй юм юу байгаад байгаа хгүй. Эхнэр нөхөрч байж болно. Хосын харилцаатай хүмүүс байж болно. Нэг ингээ яах гээд байгаа мэддэхгүй нэг юм төвхтэй харилцаа байдаг. Тэгээд ер нь бол яг тийм харилцаатай хүмүүс маань өнөөдөр 2 дугаар группыг маань сонгосон байна гэж хэлнэ. За wedding rings бол энэ хүн бол яг тэ нэг юм өөрт чинь ямар ч байсан гоё одоо хормын бөгж өгөхийг бол үнэхээр хүсдэг тий. Тантай ингээ амлалт танаас ингээ амлалт аваад сайхан хормын бөгжөө зүгээд тий ингээд сайхан аз жаргалтай байхыг хүсдэг. За энэ талаараа бол маш гоё ингээд яриа өрнүүлээд тий. За хоёлаа ингээд магадгүй энэ харилцаагаа маш гоё эрүүл байлгахын тулд яах вэ? Энэ нэг тодорхойгүй байгаа кармик сайклаас хоёлаа яаж гарах вэ гэдэг ч юм уу те. Энэ талаар хамгийн гол нь энэ хүн ер нь бол нэг гоё тийм зөв аргаар ярилцах гэдэг тэр нэг мэдрэмж нь надад бол айгүй гоё санагдаж байна. Яа тэгэхээр сонголтын карт бол угаасаа айгүй тийм хүчтэй, нэрхтэй нэг юм одоо тэ нэг юм үйл өөрийн картыг сонгосон байгаа шүү дээ. Гэтэл яг үнэхээр энэ хүний одоо хүсэж байгаа зүйл бол энэ кармик тайг тэ эсвэл нөгөө нэг энд тэ ихнийх бол одоо бол ингээ хангалттай ч гэдэм үү тэ энийг одоо үйл өөрийн одоо ийм зүйлүүд байгаа бол энийг бол хоёлаа тастаад тэ одоо хангалттай үзэх юм аа үзлээч гэдэг юм. Тэнгүүд ер нь бол энэ харилцаагаа аюугаа эрүүл байлгах гэж хүсэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол тэ ийм аюу karmic relationship гэдэг бүр тэ ийм karma гэдэг картан дээр маань бүр karmic relationship гэдэг карт маань гарч ирсэн. За яхаа ер нь бол тэгэл хүн тэ нөгөө нэг өгдлөөрөө хэрвээ ингээл ямар нэгэн зүйл үлийн үр байгаа бол тэр зүйлийг одоо өөрийн биеэр гаталж гитэлж гарахаас өөр одоо ер нь бол сонголт
байхгүй. Яагаад гэвэл тэр зүйлс одоо заавал ингэж нөгөө нэг тэ урсгалаараа хийгдэж байж таны амьдралд аюу гоё ингээд нэг юм одоо зөв урсгал руугаа орох боломж нь нээгдэнэ гэсэн үг. Тэгэхээр нөгөө яг энэ үедээ бол нэг тийм жанжин шугамаа алдахгүй зөв явах нь аюу чухал тэ ойлголцоод явах нь бол аюу чухал байгаа. За тэгэхээр энэ хилингийн карт маань маш хөөрхөн карт гарч ирж байна. Тэгэхээр 2 дугаар группийнхан маань ер нь бол сонголтын карт аюу дип хүнд карт мөртлөө маш гэгэл уншлага болж дуусаж байна. Тэгээд бас сонирхолтой юм гэж бодлоо. Тэгээд энэ хараа шинэ эхлэл тий энэ одоо энэ зуран дээр авс гэдэг чинь нэг айгаадах юм биш. Энэ бол хуучин зүйлүүдийг яг ингээд булшлаад маш гоё шинэ фейс одоо тий шинэ амьдралын ийм гоё сонголтыг тий маш гоё зөв эрүүл маш гоё сонголтыг гаргаж ирэх гэж байгаа. Гаргаж ирэхийг ингээ хүсэж байгаа. За нэг ийм гоё уншлага болж өндөрлөж байна. Тэгээд энэ хүний бодлоо таны гэсэн бодлоо үнэхээр тун дажгүй байна шүү. Тэгэхээр та бол жоохон ингээ харах өнцөг чинь арай өөр байгаад байна уу гэсэн бодол байна. Энэ хүний харах өнцөг бол яг кармик гэдгээ бол мэдэж байна те. Одоо болохгүй байгаа гэдгийг мэдж байгаа боловч маш гоё зөв тал руу нь чиглүүлэх гэж хичээж байгаа нэг ийм хүн байна. За ингээд 2 дугаар группийн маань уншлага энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд хэрэг болсон гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай. За ингээд групп 3-ын маань уншлага эхэлж байна. Групп 3-ын маань King of Swords гэсэн карт. За энэ King of Swords маань ер нь бол айгүй назгаал суулттай карт байна да тий. Тэстэ бүх зүйл шийдэгдсэн гэж байгаа юм шиг л сууж байна да тий. Одоо ингээд тодорхой болсон. Ер нь бол тэ энэ харилцаа бол айгүй том зураглалаар нь харчлаа. Хийх ёстой юм ойлгочлоо. Шийдвэрээ гаргах гад ингээд тэ шийдвэр гаргах гад ер нь бол ойрхон байна гэсэн ч юм уу. Ер нь бол нэг тийм карт байна. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ Oracle картнуудаас авахулна. За өнөөдөр уншлагууд маань ингээд нара мессежүүд маань маш гоё ингээд бүр тэр чигээрээ ингээ холонгод өөртөө унаад байгаа байхгүй. Маш сонирхолтой байгаад байна. За вау, wedding rings бүр 2 гарч ирж штэ. Та нар хараач тээ. Dates. За энэ хүн танд юу хэлхийг хүсэж байгаа вэ? Old school. За маш удаан таяр магадгүй нөгөө нэг айгүй тийм юутай байж магадгүй юм байна. Багасаа нэг таньдаг ч юм уу те сургуулийн найзууд байх магадaltaй. Удаан хугацаанд нэг мэддэг. За салалт гэсэн карт гарч ирж байна. Karmic relationship гарч ирж байна. Mirror гарч ирж байна. Unconditional love. За 3 дугаар группийнхан бол гоё. За яг 3 дугаар группийнхан бол хилээд ах юм байхгүй юм шүү дээ. За энэ хүн бол үнэхээр нөгөө те баг ингээд нөгөө нэг бүгчний хадлаар баг ингээд те за одоо нөгөө эхний нөгөө нэмтэй King of Swords маань бүх юм тодорхой шийдэгдсэн гэдэг шиг те. За бүгжөө хаанаас ах уу гэдэг зүйлийг бол бодож байна. Тэгтээ бол яг үйлдэл нь бол сонин шүү дээ. Хүн бас үнэхээр нөгөө нэг үгээр хэлж болно. Гэхдээ үйлдэл юу ах вэ гэдэг бол айгүй чухал шүү. Тэгэхээр үдж байгаа хүмүүс маань яг хит их сэтгэл хөөрөлд бол бити автаарай. Гэхдээ энэ хүний бодолд үнэхээр энэ зүйлсүүд байгаа гэдэгт итгээрэй. За энэ хүний хувьд бол одоо тантай гэрлэхийг хүсдэг, тантай юм гэрлэнч гэж боддог. Одоо тий өстой сүүн бөгжөө ихлээд өгөөд дараад нь гоё ингээд жихэн нөгөө гоё одоо хурмаа хийн гэдэг шигтэй бүр ингээд одоо нөгөө хүнтэй гэрлэн гэхээр ч одоо эхлээл нөгөө нэг сүү тавина дараа нь хурмаа хийн гэдэг шиг энэ хүн бол яг нэг зөв зарчмаар нь явах гээд байна л гэж хэлнэ. За одоо бол энэ хүнтэй нөгөө ингээд нөгөө айгуу жанжин шумтаагаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүн бол одоо
өөрийг чинь яг аюу их нөгөө information гэж юм те өөрийн чинь талаар мэдээлэл цуглуулахаар маш их одоо ингээд араас чинь хөөцөлдөж байгаа. Эн тэндээсээ их сурвалжаас мэдээлэл авна гэдэг шиг ер нь бол тиймэрхүү байдлаар энэ хүн бол аюу их юу яаж байна. Сөрч хийж байгаа хүн байна. За Poker Face бол өөрийнхөө гарт байгаа модыг танд харуулахгүй гэсэн ийм бодолтой хүн байна. За магадгүй та бас энэ хүний хувьд өөрийнхөө яг юу хийх гээд байгаа гэдэг зүйлийг одоо маш хаалттай байдаг учраас энэ хүн таны араас хитрхи ингээд гүгээд байгаа байхгүй юу? Ингээд нууцлаг байх тусам гэлтэй нөгөө энэ одоо энэ зүйл юу юм бол энэ хүн юу юм бол энэ хүний одоо юу гэдэг чинь гэр бүлийнх нь ямар хүмүүсэд юм бол гэл ингээл ер нь бол тэ нууцлаг байх тусмал ер нь эргэлдэж тойролдоод л тэ нөгөө мэдээлэл авчих гадал үзээд идэх төрлийн хүн юм уу гэж бодлоо. Тэгээд ер нь бол яг энергиуд бол өсрөн хоёр талтаа өсрөн та бүхэн маань авахын ухаанаар хандна. За дээд бол энэ хүний маш гоё бодож байгаа тэ. За ер нь бол энэ хүн маш гоё юм нэг тактиктай байгаад байгаа хгүй. За King of Swords бол ер нь нэг тийм зарчимч хүн байдیں۔ Тэгэхээр энэ хүний бодол бол яг л юмыг аюу зөв хийх гэдэг байгаа хгүй. За эхлээд тэ нөгөө нэг сүү тавиад гэрлэн гэдэг шиг сүү тавьж гэрлэхээс өмнө энэ болцоо гэдэг зүйл хэрэгтэй тэ. Тэгэхээр шинэ харилцаатай дөнгөж шинээр эхэлж байгаа ч юм уу тэ дөнгөж нэг нэгээ харж байгаа хүмүүс бол энэ хүн бол яг бүх зүйлийг маш зөв дарааллын дагуу зэгцтэй маш гоё хийх болно. За дээд бол одоо тэ нөгөө нэг угаасаа л гоё хоорондоо болцох гэсэн үг шүү дээ. За old school бол магадгүй таяр урд нь нэгээ айгуу сайн мэддэг одоо зүс мэддэг байж болно тэ. Нэг ийм кассет байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол энэ хүн бол яалтчгүй мэдээлэл нь бол байна тэ. Хуучин зүйлээ ингээд бодох тэ одоо буцаагаад одоо гоё ингээд нэг үйл явдлуудыг эргэн дурсах ч гэдэг юм уу ийм зүйл байна. За яг хөө karmic relationship гэдэг харилцаа байгаа ч гэсэн энд бол яг хөө шинэ харилцаа бол ингээд бүр айгүй гоё эхнээсээ маш гоё ингээд эхлэх гэдэг нь шүү дээ. За хэрвээ хуучин харилцаа бол одоохондоо та хоёр ингээд жоохон салчихсан байгаа харилцаа. Тэрнээс иш бол зүгээр ингээд те салцсан байгаа хэрнээ одоо энэ хүн бол одоо юу гэдэг таны талаар бол маш гоё л бодолтой байна те. Ямар ч болцолгүй хайр гэдэг бол энэ дотроос бол энэ картнууд гарч ирэхээс яах юм бэ гэдэг л нэг ийм зүйлийг хэлмээр байгаа байхгүй. Unconditional love бол энэ хүн таны одоо жишээлбэл ямар нэгэн одоо юу гэдэг надад нүдэнд таалагдсан болохоор одоо энэ хүн надад ингээд те маш их таалагдсан аюу гоё царайлаг ч гэдэг юм уу те одоо юу гэдэг юу ч хийж болно те ямарваа нэг зүйлд нь одоо ингээд нэг юм хэсэгчилж татагдах биш бүр тэр чигээр нь те чиний өөрөө байгаа хорвоо ертөнцөөс өгсөн өндөр байна уу нам байна уу бүдүүн байна уу одоо те царимтай нь хамаагүй зүгээр яг тэр нэг бүхэл бүтэн энэ бодгаалыг чинь энэ хүн хараад сүнсний төвшөнд ч тэр одоо сөүл гэж яриа шүү дээ. Чиний дотоод хүн, чиний гадна төрх хэн байх нь хамаагүй зүгээр тэр чигтээ энэ хүн бол таныг байгаагаар чинь хүлээж авах боломжтой, маш их хайртай, ямар ч болцолгүйгээр хайрладаг ийм хүн байна. За mirror бол яг вэ relationship-ийн энэ karmic cycle гэдэг бол энд нэг баг зэргийн юм бол байна те. Нэг нэгээ одоо mirrorддаг гэсэн үг те. Өөр нэг нэгнээсээ өөрсдөө байгаа маш юм төстэй чанаруудыг олж хардаг учраас энэ хүн бол бас ингээд өөрийнхөө нөгөө талыг ингээд олоод авчихсан юм шиг л те. Яг л энэ хүн миний нөгөө тал минь байна те. Энэ бол яг ингээд одоо битээр ингээд яг л цуг байх хэрэгтэй байна. Сонирхолж гэдэг юм уу, хобби маш адилхан магадгүй та хоёр те яриа аягүй гоё нийлдэг ч юм уу. За дээр нь одоо өндөр намар адилхан ч юм уу те. Ер нь бол нэг юм царай төсөр адилхан ч юм уу. Ер нь бол нэг нь эрэгтэй эмэгтэй л болохоос ш
Та хоёр бол маш адилхан хүмүүс байна гэж хэлнэ. Энэ хүн бас тэгж бодож байна. Ямар сонин те адилхан юм бэ, ингээ өөрийгөө харж байгаа юм шиг надад нэг тийм санагдаад байх юм гэдэг зүйл бол энэ хүнд байна. За ер нь бол тантай бол энэ хүн бол үнэхээр paradise-д амьдрахыг хүсэж байгаа те. Маш гоё аз жаргалтай, гоё enjoy те, нэг нэгнтэйгээ гоё юм одоо хөгжилтэй гэж ярина те. Тэнгүүтээ энэ honeymoon. За тэгэл бал сарынхаа хэллээ. Энэ хүн ч бүр бүх юм маань нөгөө төлөвлөсөн хүн байна те. Бүх юм тодорхой гэж. Бүр үнэхээр ингээд нөгөө нэг жижиг сэмхийч оруулахгүйгээр ер нь бол төлөвлөсөн байна. Гэхдээ би хэлсэндээ хүний одоо хэлхийг хүссэн үг бол яг ингээд те байна. Гэтэл үйлдэл бол маш чухал. Энэ бүгдийг яг өөрийнхөө гараар, өөрийнхөө одоо хөлөөр те, өөрийнхөө одоо хөдөлгөөнөөр энэ хүн танд харуулах ёстой. Тэр нь бол одоо өнөөдрийн уншлаганд байхгүй. Энэ хүний дотоод сэтгэлд бол танд хэлхийг хүсэж байгаа үгс нь бол үнэхээр маш гоё юм гэж л хэлэндээ. За тэгэхээр яг салсан бол одоохондоо жоохон хүлээтгэн байна. За сөүлмэд харилцаа бол yes бүр ингээд батлагдлаа. За энэ зүйл дээр жоохон хичээх нь бол те үнэхээр хэрэгтэй. Ямарваа нэг жижигхэн юм нэг тэ салалт, маш жижигхэн салалт байвал тэр зүйлийг ингээд одоо шийдэхэд бол нэг асуудал алгаал гэж хүн харж байгаа. Тэгэхээр энэ 3 дугаар группийн маань нэг тэгж тэгээ тэр хүн маань одоо бүр явчлаа гэж бол бодож ер нь бол болохгүй нэ. Ер нь яг ийм бодолтой хүн их шууд нэг хүнийг те тэр чигт нь хаяад явахгүй. Ядаж хэрвээ салцсан маавал эргэж нэг уулзаад ядаж нэг те энэ зүйлийнхаа өчүүхэн нэг хэсгийг ингээд өөрт чинь ядаж хэлэх байхаа гэж би итгэж байна. Тэгээд та бүхэнд уншлага маань хэрэг болсон гэж найдаж байна. Тэгээд энэ хүрээд 3 дугаар группийн маань уншлага дуустлаа. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.